Бид энэхүү видео хичээлдээ сүүлийн хэдэн видеоны үр дүнг ашиглаж зарим сонирхолтой зүйлсийг хийх болно. Тэгэхээр энд нэг тойрог байна. Мөн уг тойрогт багтсан зөв гурвалжин авч үзье. Өөрөөр хэлбэл гурвалжны оройнууд тойргийн хүрээн дээр орших болно. Тэгэхээр би зөв гурвалжин зорох гэж хичээж байна. Зөв гурвалжин гэдэг нь бүх талуудынх нь урт тэнцүү байх гурвалжин. Хэрвээ энэ талын урт нь А бол энэ талын урт нь А, энэ ч мөн А. Тэгээд энэ тойргийн радиус нь 2 гэж мэдэгдэж байгаа гэе. Би бодлогон тохируулаад тоо сонгож авч байна. Энэ тойргийн радиусыг 2 гэе. Тэгэхээр тойргийн төвөөс тойргийн альч цэг хүрэх зай буюу энэ тойргийн радиус нь 2-той тэнцүү байна. Одоо би сүүлийн хэдэн видеонд ярих зүйлс болон тригонометрийн зарим нэг үр дүнг сануулъя. Тригонометр гэхээр та зочирдож байж магадгүй. Гэхдээ тригонометр хэсгийн эхний 2-3 бичлэгийг ойлгосон байхад миний энд хийх гэж байгаа зүйлийг ойлгох боломжтой. Би одоо тойргийн дотор ба гурвалжны гадна орших хэсгийн талбайг олох гэж байна. Тэгэхээр би энэ жижиг хоосон зай, энэ зай, мөн энэ зайн талбайн нийлбэрийг олох болно. Тэгэхээр үүнийг хийх хялбар арга дугуйн талбайг олох нь маш хялбархан юм. Дугуйн талбай энэ нь πr квадраттай тэнцүү. Өөрөөр хэлбэл π бүржих нь 2-ын квадрат буюу 4π-тэй тэнцүү. Харин одоо 4π-гээс гурвалжны талбайг асч болно. Тэгэхээр бид гурвалжны талбайг олох хэрэгтэй. Гурвалжны талбай хэд вэ? Хэдэн видеоны өмнө хэрвээ гурвалжны талуудын урт мэдэгдэж байгаа бол түүний талбайг олж болдог Героны томьёог би үзүүлсэн. Гэвч бид талуудын уртыг хараахан мэдэхгүй байгаа. Магадгүй талбайг олж чадвал үүнийг хэрэглэж болох юм. Би сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ Героны томьёог хэрэглээд үзье. Тэгэхээр энэ зөв гурвалжны талуудын урт бүгд А гэвэл Героны томьёог хэрэглэе. Бид эхлээд S хувьцагчийг тодорхойлно. Энэ нь А дээр нэмэх нь А, нэмэх нь А, хуваах нь 2-той тэнцүү. Өөрөөр хэлбэл энэ нь 3А хуваах нь 2-той тэнцүү. Ингээд энэ гурвалжны талбайг А-гийн хувьд олъё. Тэгэхээр талбай гэдэг бол язгуурын доор S буюу 3А хуваах нь 2 үржих нь S-ээс хасах нь А. Иймд энэ нь 3А хуваах нь 2-оос хасах нь А болно. Өөрөөр хэлбэл би үүнийг 2А-г хуваах нь 2 гэж бичиж болно. Зөв үү? А бол 2А-г хуваах нь 2-той ижил. Эдгээр нь хураагдаад А болно шүү дээ. Ингээд би үүнийг 3 удаа хийх болно. Тэгэхээр Героны томьёо ёсоор үүнийг өөрийг нь өөрөөр нь 3 удаа үржүүлэхийн оронд би үүнийг 3 зэрэг гэж бичиж болно. Тэгэхээр энэ юутай тэнцүү болох вэ? Энэ нь язгуурын доор 3А хуваах нь 2-той тэнцүү болно. Тэгээд энэ нь 3А-гаас 2А хасаад А-тай тэнцүү болно. Эндээс А хуваах нь 2-ын 3 зэрэг болох бөгөөд энэ нь би үзгээ дурын өнгөөр солиё. Эндээс 3А-г үржих нь А-гийн 3 зэрэг буюу 3-ыг үржих нь А-гийн 4 зэрэг, хуваах нь 2-ыг үржих нь 2-ын 3 зэрэг болно. Тэгэхээр энэ нь 2-ын 4 зэрэг өөрөөр хэлбэл 16 болно. Зөв үү? 2-ыг үржих нь 2-ын 3 зэрэг нь 2-ын 4 зэрэг болно. Энэ нь 16 болно. Ингээд хэрэг хүртвэр хуваарийг язгуурын доороос гаргавал А-гийн 4 зэргийн квадрат язгуур нь А-гийн квадрат болно. А-гийн квадратыг үржих нь язгуурын доор 3, хуваах нь хуваарийн квадрат язгуур нь 4 болно. Тэгэхээр хэрэг бидэнд А мэдэгдэж байвал Героны томьёо ашиглан зөв гурвалжны талбайг олж болохоор боллоо. Тэгвэл А-г хэрхэн олох вэ? Тэгэхээр зөв гурвалжны хувьд бид өөр юу мэддэг вүлээ? Түүний бүх өнцгүүд тэнцүү гэдгийг мэднэ. Гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус, иймээс түүний бүх өнцгүүд нь 60 градус байх ёстой. Энэ 60, 60. Хэрвээ хамгийн сүүлийн бичлэгийг ашиглавал бид төв өнцөг болон багцсан өнцгийн хоорондын харилцан хамаарлын тухай ярьсан. Тэгэхээр энэ өнцөг бол тойрогт багцсан өнцөг. Түүний оройн тойрог дээр байна.
Тэгэхээр үүнд харгалзах ном энд байна. Мөн төв өнцөгт харгалзах ном ижил буюу энд байна. Төв өнцөгт харгалзах ном нь энэ юм. Тэгэхээр хамгийн сүүлд үтсэн бичлэг дээр үндэслэвэл нэг номд тулсан төв өнцөг нь багтсан өнцгөөсөө 2 дахин их байна. Тэгэхээр энэ өнцгөө нь 120 градус болно. Тэгэхээр энд нэг сум тавьчих. 120 градус. Энэ нь үүнээс 2 дахин их. Одоо энэ өнцгийг яг тэнцүүгээр хуваая. Өнцгөө хагаслан ихц доош шулуун болгоно. Энэ хоёр өнцөг хэд болох вэ? Эдгээр нь 60 градус болно. Би энэ өнцгийг хагаслан хувааж байна. Энэ бол 60 градус, энэ мөн 60 градус болно. Харин одоо бид энэ хоёр талыг хувааж байна. Энэ бол адил хажууд гурвалжин. Энэ бол радиус. Радиус нь 2-той тэнцүү байгаа. Энэ бол радиус r буюу 2-той тэнцүү. Тэгэхээр энэ том гурвалжин тэгш хэмтэй. Хэрвээ би яг дундаж дээр шулуун болговол энэ урт яг энд байх ба энэ тал нь 2 тэнцүү хэсэгт хуваагдана. Энд харагдаж байгаа энэ тал нь 2 хэсэгт хуваагдана. Үнийг зуръя. Адил хажууд гурвалжны хувьд ямар ч адил хажууд гурвалжны хувьд энэ тал энэ талтайгаа тэнцүү байна. Энэ жишээн дээр эдгээр нь манай радиусууд юм. Мөн энэ өнцөг нь энэ өнцөгтэйгээ тэнцүү. Хэрвээ би л байсан бол энэ оройгоос доош өндөр татаад эсрэг талыг 2 хуваах байсан. Тэгэхээр эдгээр уртууд нь тэнцүү. Энэ тохиолдолд энэ тал А учраас эдгээр нь А хуваах нь 2 болно. Одоо тригонометрийн бичлэгүүдээс бага зэрэг ашиглан А болон R радиусын хамаарлыг хэрхэн олохыг харцгаая. Учир нь бид R-ийг ашиглан А-г олох боломжтой. Тэгснээд бид энд байгаа А-гийн оронд олсон утгаа тавьж гурвалжныхаа талбайг олж чадна. Дараа нь тойргийн талбайгаас түүнийг хасаад талбайгаа олно. Тэгвэл бид бодлогоо бодож дуусгах болно. Бид үүнийг хийж чадах хэсгээ харцгаая. Тэгэхээр бидэнд энд 60 градусын өнцөг байгаа. Энэ бол төв өнцгийн хагас. Хэрвээ энэ өнцөг 60 градус бол А хуваах нь 2 нь энэ өнцгийн эсрэг тал болно. Тэгэхээр манай эсрэг тал А хуваах нь 2-той тэнцүү. Энэ бол гипноз, тийм ээ? Энэ бол тэгш өнцөгт гурвалжин. Энэ өндрийг татахад эсрэг талаа 2 тэнцүү хуваасан. Энэ бол тэгш өнцөгт гурвалжин. Тэгэхээр одоо бага зэрэг тригонометр ашиглая. Эсрэг тал А хуваах нь 2. Гипноз нь R-тэй тэнцүү байгаа. Манай тэгш өнцөгт гурвалжны хувьд гипноз нь энд байна. Тэгэхээр энэ нь 2-той тэнцүү. Тэгэхээр тэгш өнцөгт гурвалжны аль нэг өнцгийн эсрэг орших талыг гипнозод харьцуулсан харьцаа нь тригонометрийн ямар харьцаатай тэнцүү вэ? Тэгэхээр та бүхний зарим нь миний үргэлж бүх зүйлийг хийж байгаагаас залхаж байж магадгүй. Гэсэн ч синус, косинус, тангсын харьцаа. Өнцгийн синус нь түүний эсрэг орших талыг гипнозод харьцуулсантай тэнцүү. Тэгэхээр үнийг жоохон доошлуулъя. Надад цаа хэрэгтэй байна. Тэгэхээр энэ өнцгийн синус буюу синус 60 градус нь эсрэг орших тал буюу А-г хуваах нь 2-ыг хуваах нь гипноз буюу манай радиус өөрөөр хэлбэл хуваах нь 2-той тэнцүү. Энэ нь А-г хуваах нь 2-ыг хуваах нь 2 нь А-г хуваах нь 4-той тэнцүү болно. Харин синус 60 градус хэд байдаг вэ? Хэрвээ танд синус гэдэг үг ойлгомжгүй гадаад үг шиг санагдаж байвал тригонометри хэсгийн эхний хэдэн бичлэгийг үзээрэй. Таныг сүрдүүлэх гэсэн хэрэг биш шүү. Синус 60 градус магадгүй та 30, 60, 90-ийн гурвалжингаас үүнийг санаж байж магадгүй. Тэгэхээр нэгийг энд зуръя. Энэ бол 30, 60, 90-ийн гурвалжин. Хэрв энэ нь 60 градус бол энэ нь 30 градус, энэ нь 90 градус. Чи үүнийг санаж иж магадгүй. Үүний урт 1, тэгэхээр энэ нь 1-ийг хуваах нь 2, харин үүний урт нь язгуурын дор 3-ыг хуваах нь 2. Эндээс 60 градусын синус нь эсрэг катетыг гипнозод харьцуулсантай тэнцүү. Язгуурын дор 3-ыг хуваах нь 2-ыг хуваах нь 1. Синус 60 градус. Хэрвээ тооны машин байхгүй бол үүнийг язгуурын дор 3-ыг хуваах нь 2 хэвээр нь ашиглаж болно. Тэгэхээр энэ нь язгуурын дор 3-ыг хуваах нь 2 болно. Одоо бүгдээрээ А-г олъё. Язгуурын дор 3-ыг хуваах нь 2 нь А-г хуваах нь 4-тэй тэнцүү. 2 талыг 4-өөр хөвжүүлээ. Эндээс 4-үүд хураагдана. Энд 4-өөр хөвжүүлнэ. Энэ 2 болно. Энэ 1 болно. Эндээс А тэнцүү 2 язгуурын дор 3 болно. Дөрвөлжинд хий. Бид сая эдгээр талын уртыг олчихлоо.
Бид эдгээр уртуудын хувьд гурвалжны талбайг олохын тулд героны томьёо ашигласан. Тэгэхээр энэ утгын оронд үүнийг орлуулснаар жинхэнэ талбайгаа олох болно. Тэгэхээр манай гурвалжны талбай А квадраттай тэнцүү болж байна. А квадрат нь хэд вэ? Энэ нь 2 язгуурын дор 3-ын квадратыг өржих нь язгуурын дор 3-ыг хуваахан 4. Бид сая А квадратыг өржих нь язгуурын дор 3-ыг хуваахан 4-ийг хэлээ. Энэ нь 4-ийг өржих нь 3 үржих нь язгуурын дор 3 хуваахан 4 4-д хураагдана. Тэгэхээр манай гурвалжингийн талбай 3-ыг үржих нь язгуурын дор 3 боллоо. Иймд энэ талбай нь 3-ыг үржих нь язгуурын дор 3 юм. Энэ бол энэ бүхэл гурвалжны талбай юм. Одоо эргээд энэ асуултан дээр очиж байна. Гурвалжны гаднах хэсэг тойрог доторх хэсэг болох энэ улбар шартай хэсгийн талбай. Манай дугуйн талбай 4π. Үүнээс гурвалжны талбай 3 язгуурын дор 3-ыг асна. Ингээд боллоо. Энэ бол манай хариу. Энэ бол улбар шар хэсгийн талбай. Ямар ч байсан танд хөвчлөлтэй байсан гэж найдаж байна.